За энэ удаагийн сэдвээр бүгдээрээ ерөнхийдөө юу үзэх вэ гэхээр ерөнхийдөө бол одоо энэ бид нэг өмнө ингээд бид нэр swing point гэдэг зүйл үзсэн шүү дээ тийм үү. Swing point гэдэг ерөнхийдөө бол нэг гурван лагаар бол ханшиг ингээд нэг low юм high тогтоогоод байгаа юм байна гэдэг зүйлийг үзсэн тийм үү. Ханшил ерөнхийдөө бол нэг газар өслөө, өслөө. Ер нь энэ point-ууд ямар нэгэн байдлаар өөрөө бас тэр ханшийн swing point-ууд болд юм байна. Swing тэгээ swing low, swing high, swing low, swing high гэдэг иймэрхүү байдлаар явд юм. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ institutional swing points буюу одоо энэ тэгвэл одоо энэ ханш чартанд чи ингэж яваад байгаа юм бол аль нь institutional swing point-ууд болох юм? Тэ тэрний тодорхойлтыг бүгдээрээ үзнэ. Тэрний одоо ямар зүйл нь одоо institutional point болоод байгаа юм бэ гэдэг талаар үзнэ гэсэн үг. За тэгэхээр энэ institutional swing point-ийг бүгдээрээ үзэх нь одоо яг ерөнхийдөө бол энийг ямар үед үзэх вэ гэхээр ер нь бол ханш ингээд ямар нэгэн байдлаар нэг reversal хийгээд байгаа шүү дээ тийм үү. Ер нь бол market structure shift хийгээд reversal хийгээ яваад байгаа хөдөлгөөнүүд байгаад байгаа. Одоо ч л бид нэр ингээл за ханш ингээд унж орж ирснэ. За нэг газар нэг low-ыг эндээс нэг low-ыг орж ирээд ханш ингээд liquidity аваад буцаад ханш хүчтэй унж бишээ хүчтэй өсөж чинь. За өсөөд нэг байдлаар ингээд ханш ингээд тренд буцаад эргээ явж чинь Ийшээ унжсэн lower trend маань одоо bearish trend маань буцаад ингээд bullish trend болоод ханш ингээд буцаад дээшээ ингээд ханш цаашаа шүглээд явж байгаа хөдөлгөөн байна. Тэгвэл яг энэ хөдөлгөөний дунд энд үүсэж байгаа reversal, тэгвэл энд унаад байгаа reversal. Ер нь ингээд баахан ингээд ханш ингээд дандаа нэг тренд эргээ яваад шүү дээ тийм үү? Доош унж байгаа тренд дээшээ тренд эргэж чинь. Эндээс ханш тэгвэл доош унж байгаас тренд эргэж чинь тийм үү? Эндээс ханш дээшээ явж байгаа. Тэгвэл эндээс тренд эргэж чинь. Эндээс доош унж байгаа, эндээс тренд эргэж чинь. Дээшээ өсөж байгаа тийм өксөд унж байгаа индастринд ер нь ямар нэгэн байдлаар ханш гэдэг зүйл чи ерөнхийдөө бол дээшээ өсөд унаа яваад байгаа юм байна гэдэг ийм зүйл байна. Тэгвэл энэ болгон дээр reversal үүсэж байгаа. Энэ болгон дээр reversal үүсэж байгаа тийм. Энэ болгон дээр reversal хийгээд байгаа тийм ханшаад reversal буюу ингээд эргэлт хийгээд байна шүү дээ тийм. За тэгвэл өнөөдөр болохоор бүгдээрээ энэ эргэлтүүд биш тийм хоёр янзаар үүсдэг юм байна гэдэг зүйлийг бол сурах юм. Хоёр янзаар. За нэг нь болохоор одоо breaker swing буюу одоо арай өөр нэрээр turtle soup гэдэг нэр шүү дээ. За turtle soup тий. Turtle soup буюу одоо breaker swing буюу энд одоо яг энэ чартыг харуул бүгдээрээ болохоор энэ бидний одоо short term high тий. Одоо ямар нэгэн high болоод шүү дээ. За зөв swing high хичээл та бүгдээ swing high. За энэ бидний swing low болоод байна тийм үү. За ханш дараа нь дахиад энийг эвдээд ханш яаж юм? Энд swing high үүсэж чинь тий. Энэ бидний swing low. Тэгвэл энэ swing low-ыг ханш буцаж унж орж ирж байгаа. Тэгвэл энэ бол бидний өөрөө ханшиг breaker хийгээд байгаа байхгүй break буюу одоо ханшиг доошоо одоо эвдээд байгаа swing low тэ энэ ханшиг эвдээд байгаа л энэ breaker тэ бүгдээрээ өнөдөр энэ хөдөлгөөнийг үзүүлсэн. За тэгвэл ханш ингээд одоо бид бүгдээрээ энэ хөдөлгөөнийг ингээ ханш ингээд доороос юу гэдгийг доошоо унчаад дээшээ өсөөд дахиж эндээс ингээ доошоо унж байгаа хөдөлгөөн маань гэж бодъё л тоо. За тэгээд institutional reference point буюу бид нэр юу вэ гэхээр бидний fairly gap байж болно. Энэ бидний order block байж болно. Энэ бидний mitigation block байж болно. Юу ч хийж болно за энэ. Энэ магадгүй өөр liquidity ч хийж болно. За энэ магадгүй өөр liquidity void ч хийж болно тийм үү? Энэ бүр өөр одоо gap ч хийж болно. Юу ч хийж болно за энэ. Энэ бидний өмнө үзсэн одоо PD area дээр үздэг. PD area дээр үзсэн одоо reference point-ууд гэсэн үг. Тэ? Бидний өмнөх одоо point-ууд ямар нэгэн байдлаар order block, mitigation block, breaker block. Энэ үед л нэг тренд эргээд байгаа. Нэг тренд одоо ханш унж байгаа юм байна. За тэгвэл одоо энэ бидний dealing range татаад энэ dealing range-д үлдэж байгаа одоо энэ fairly gap юм уу? За энэ магадгүй энэ mitigation block юм уу? За энэ магадгүй өмнөх одоо трендийн эндээс үүсэж байгаа энэ breaker block ч юм уу. Ямар нэгэн байдлаар ханш нэг тухайн цэгт очоод энэ цэгт очихыг бүгдээрээ reference point, institutional reference point гэж яриад байгаа шүү дээ. Энэ цэгт очоод ханш буцаага бид нэр эндээс одоо тэгвэл ханш ерөнхийдөө бол за ингээд унж байгаа юм байна. Тэгвэл одоо бүгдээрээ энэ ингээд dealing range татцсан. Одоо л ханш бид нэр эндээс одоо ханш унж байгаа юм бол одоо бүгдээрээ эндээс short арилж байгаа боломж байна. Short арилж байгаа боломж нь хаанаас орж ирэх боломжтой юм бэ гэж харсан чинь энэ өмнөж байгаа fairly gap ч юм уу те. Эсвэл энэ mitigation ч юм аль нэг тал руу ханш орж ирнэ. Орж ирээд нэг swing high үүсгэнэ тийм үү? Swing high. За тэгээ swing high үүсгчээд ханш та унж ийн. За унаад энд нэг swing low үүсгэж ханш буцаагаад нэг swing high эвдэж ийн дээшээ тренд. Дахиад эвдэж ийн те. Swing high хийгээд тэгээндээс гинт унаад ингэж явж байгаа гэдэг юм. Тэгэхээр бүгд өнөөдөр энэ reversal-ыг хоёр янзаар үзнэ гэсэн үг. Эхнийх нь болохоор breaker буюу одоо бидний өмнөх одоо энэ үзэж байгаа одоо market structure shift яг одоо хийдэг хөдөлгөөн гэсэн үг. За тэгвэл энэ breaker маань одоо бүгдээрээ энийг ингээл та. За
энд мэдээж юу вэ? Яг одоо тухайн хөдөлгөөн биш тийм энэ хөдөлгөөн ийшээ орж ирэхээс өмнө тийм үү? Яг ийшээ орж ирэхээс өмнө хэрвээ энэ хөдөлгөөн яг энд явж байгаа бол бид нар юу гэж бодох юм? Энэ бидний liquidity болно тийм үү? Liquidity. За өөр all high тий? All high. За өөр бид нар яг энд бодож байгаа бол хан шиг юу гэх юм? Ерөнхийдөө бол энэ хөдөлгөөн дээшээ энд нэг higher хийсэн чинь энэ ахаад тийшээ higher хийх боломжтой байна гэдэг бид нэр одоо дүр зэрэг харж тийм ханш одоо эндээс өсч орж ирж байгаа бол тий? Энэ ахаад higher хийх юм байна. За тэгээд бүгдээр энд ингээд арилжаанд одоо юу гэдэг юм? Мэдээж энэ бүсийг за энэ ингээд бидний short term тий. За энэ бүсийг ба штэ энэ бүсийг ханш ингээд эвдэж байгаа тийм үү? Дээшээ ханш ингээд дээшээ эвдээ ороод ирлээ. Ханш дээшээ эвдэх үед энд ямар ордерд биелэгдэх вүлээ бүгдээрээ тэрийг бодоод үзье. Ямар ордер биелэгдэх? Нэгт энэний дээр сэлдж байгаа сэл ордерд байгаа тийм. За мэдээж энд төвшнгөөс ханшийг доошоо уннаа гэж бодсон юунууд сэлрүүд байгаа тий. Сэлрүүд нэгт одоо эндээс доошоо ханшийг унгааж байгаа сэлрүүд ордер байгаа. Тэдний stop loss яах юм? Энд ямар хэлбэрээр байх юм? Buy хэлбэрээр байна тийм үү? Buy limit төр байна тий. Buy limit. За бүгдээрээ бодоорой. Та одоо дотроо төсөөлөл шүү. Би хэрв энд ингээд short арилжаанд орсон. Энд одоо юу гэдэг ханш ингээд эндээс одоо өмнө нэг ингээд одоо order block тий. Энд нэг order block байна. Order block руу за магадгүй order block-ын 50% ханш ороод ирлээ. Орж ирчингуудаа ханш унжин. Тэгвэл би юу гэж бодох юм? Одоо эндээс ер нь ханш order block хүндлээд гам чин би одоо эндээс shortlээ гэж бодно тий. Shorтлонгуудаа бид нэр эндээс shorтлоо. Short арилжаанд орсон. Тэгвэл бидний stop loss хаана тавигдах юм? Энэний дээр тавигдана тий. Одоо энэ одоо high-ын дээр тий. Энэ high-ын дээр бидний stop loss яаж тавигдах юм? Buy limit-ээр тавигдана тийм үү? Яг л бид нэр энд sell market хийсэн шүү дээ. Энд бидний sell market order хийсэн тий. Sell market order хийсэн. За энд бидний sell market order хийчихэд ханшиг ингээд доошо унагч хахад бидний stop loss buy limit-ээр энд байгаа даа. Бид нар ч бас өөр retail trader-ууд маш олон trader-ууд ерөнхийдөө бол энд бол ингээд buy limit order-ууд тавьж байгаа. Нэгтэн шүү. Хоёр дөр ямар хүмүүс байгаа. Окей, энэ high-ыг эвдэнгууд би эндээс ханш дээшээ buy stop-оор ханшийг арилжаанд орно гэсэн хүмүүс байгаа. Яг энийг break хийхэд энэ high-ыг би break хийхэд тэгээ энэ high-ыг би дээшээ эвдэхэд би эндээс buy итна гэсэн бас ордерд байгаа тий. Тэгэхээр энд бол ерөнхийдөө бол ямар нэгэн байдлаар ордер дор liquidity цугларсан байх нь шүү дээ. Энэний дээр ямар нэгэн байдлаар ханш энд очихоос өмнө бол цугларсан байна. За цуглараад байна шүү дээ. Цуглараад ханш ийшээ орж ирээд энийг маш хүчтэй авч байгаа. Маш хүчтэй авч байгаа тий. Авчаад буцаад ханш доош ийшээ унаад ороод ирсэн. Ийшээ унаад ороод ирлээ. Хүчтэй. Тэгвэл энэ өөрөө юу болох вэ гэдгийг бүгдээр асуулт асуу. Энэ өөрөө юу болох юм? Энэ өөрөө бидний одоо ханш яах нь ханш дээшээ явчаад ханш байруудаар ханш дээшээ явж гин тий. Байруудаар ханш дээшээ явж гин. Байруудаар онготой баш ханшин дээрээ ингээд бидний stop loss за өөр энийг ингээд break хийхэд нь одоо buy-д гэсэн бас одоо buy stop арилжаанууд байгаа даа тий. Энэний дээр орж ирж байгаа. Тэгээд ханш дээшээ өсөөд доошоо унж орж ирж байна. Дахиад доошоо хүчтэй. Энэ уналт юу болж байна гэхээр энэ уналт нь болохоор market maker-д маань тэгээ institution-д маань болохоор buy limit-ийг бүгдийн эсрэгдэлт нь sell limit-ээр аваад buy stop-ыг бүгдийн эсрэгдэлт нь sell market-аар дандаа тэр эсрэгдэлт нь арилжаанд ороод байгаа байхгүй юу. Тэр одоо хүмүүсийн арилжааг эсрэгдэлт нь тосч аваад байгаа хүмүүс бол ерөнхийдөө бол institution-ууд энд ордерууд оруулж ирнэ гэсэн үг. За тэгээд бид нар тэгвэл энэ ханш ингээд энийг аваад буцаж ийшээ орж ирсэн тохиолдолд юу гэж бодох энийг бүгдээрээ энэ өөрөө ханшиг liquidity авч байгаа юм байна. Мөн нөгөө талаараа энэ өөрөө order block болж байгаа юм байна гэдэг бодолд орно. Ягаад order block гэдэг чинь бидний юу гэж үзлээ? Order block гэдэг бол fair valuation зүйл хийж байгаа гэж үзсэн тийм үү? Fair valuation буюу ханш бол ерөнхийдөө бол энд бол одоо тий одоо бодит үнийг тогтооцсон. Энд бол ерөөсөө buy болон sell-рүүд аль нэг талдаа илүү гараагүй зүгээр л ханшиг buy-дсан buy-д явуулсан эсрэгдэлтэн sell ороод ирсэн. Ер нь бол энд бол ерөөсөө одоохондоо ямарч fair valuation биш ямар ч одоо imbalance байхгүй. Ямар ч одоо ханш энд ерөөсөө нэг талдаа гараагүй те. Зүгээр л энд бол order block fair valuation хийцэн. Энд ямар ч нөхөх одоо fair gap байхгүй, ямар ч нөхөх одоо imbalance байхгүй тийм үү? Та нөгөө нэг юугаа бодоод үз. Нэг candle-ыг бид нар бодоод үз. Candle одоо шил ингээд амар том bullish candle байлаа гэж бодъё л да бүгдээ амар том ингээд ханш ингээд ийм том bullish candle үүсгэцтэй. Тэгвэл энэ bullish candle хаана нэгдтээ? Эндээс нэгдэн тийм үү? Нэгдлээ. Доошо унлаа. Дээшээ өслөө. Доошо унлаа. Ингээ хаатлаа. Тэгвэл бүгдээ энийг ингээ харангууд бүгдээ энийг fair valuation хийдсэн.
энийг fair evaluation хийсэн. Энд л өөрөө fair evaluation хийх ханшиг ерөнхийдөө дандаа нэг талдаа хөдөлгцэн гэж үзээд байгаа шүү дээ, тийм үү? Энэ зөвхөн buyer-ууд явцсан. Тэгэхээр энэ зүүнүүд бол ерөнхийдөө өөрөө дандаа order block болох бас боломжтой байх нь шүү дээ. Order block буюу ханш бол энийг заавал ийшээ орчих шаардлага байхгүй. Энд бол ерөнхийдөө бол sale болон buyer-ууд бол тэнцүү болсон, тий? Тим төр зүрх үзэж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө order block болж гэсэн. Order block, окей. Тийм. Тэгэхээр ханш ямар нэгэн байдлаар тий одоо яг ийшээ орж ирээд ханш унлаад бишээ өслөө тийм үү, өсчөөд буцаж унангууд бидний expectation одоо бидний одоо бодож байгаа бодол юу вэ гэдгээр ханшийг дахиад эндээс higher хийнэ гэж бодно шүү дээ, тийм үү? Одоо энэ үгдий одоо бидний dealing range маань одоо энд ингэ байж гиснэ ийшээ ингэ зурагтаад дахиад бол эндээс бид нэр юу гэж бодох юм? Ханш одоо дахиад higher хийх юм байна гэж бодно. Гэтэл ханш эсрэгээр юу вэ гэхээр маш хүчтэй энэ доошоо ийшээ break out хийж байгаа, тийм үү? Ханш энд доошоо хүчтэй энэ доотлыг эвдээ явж байгаа. Тохиолдол зөндөө байгаа. Энэ л болохоор бидний үзэх одоо хамгийн ихний market structure shift. Трендийн одоо тренд эргэлтийн хамгийн ихний хэлбэр, тий. Одоо бидний үздэг зөв хэлбэр байгаа даа шүү дээ. Ерөнхийдөө бол энэ өмнөх swing одоо short term low, swing low-ыг тий ерөнхийдөө бол ханш аваад break хийгээд унвал энэ бол өөр market structure shift. Тэгээ бид нэр өмнөх нь daily range-ийг external эвдэнэ гэдэг чинь яг тэрнтэй адилхан зүйлийг бид нэр үздэг тэрнтэй адилхан зүйл байгаа. Энэ бол өөрөө тий одоо зөв хэлбэртэй market structure shift хийж байгаа тохиолдол гэсэн үг. Зөв хэлбэртэй. Одоо яг ингээд ханшиг ингээд аваад яг үнэхээр өөрийнхөө хаяыг эвдээл тий үнэхээр аваад доош ингээд market structure shift хийж байгаа бол тэгвэл энд бидний оролтын боломж хаана юм бэ? Бидний оролтын боломж өөрөө юу вэ гэхээр тэрнээс өмнө одоо энд ингээд нэг buy stop-ууд цугларсан заяа. Одоо нөгөө түрүүнд л хэлдгээр нөгөө энд ямар нэгэн байдлаар дээшээ ханшиг лонглцсан гарууд бас байгаа шүү дээ, тийм үү? Тэр лонглцсан гарууд юу гэж бодох юм? Ханшиг ингээд унаад ороод ирэнгүүт дахиад дээшээ ороод ирэнгүүт юу гэж бодох юм? Энд ирчүүл би арилжаанасаа гарчнаа гэж өөрөө бодно, тийм үү? Ийшээ ороод ирвэл би арилжаанасаа break-in болгоо гарчмаар байна гэж бодно, тийм үү? Та эзэн тэгж бодно шүү дээ. Яг ингээд трендийг ингээд яг тренд ингээд дээшээ эндээс ингээд явнаа гэж бодоод эндээс лонг орцсон байсан чинь ханш буцаад бидний эсрэг явчлаа. Тэнгууд л за жоох ороод ирвэл би нэг арилжаанасаа гарчээ да. Жоох ороод ядар break-in болчиход ядар чинь яг намайг би нэв зүгээр би арилжаа алдагдлгүй гар маань би зүгээр нэмэгтэй гар маань гэж бодно тийм үү. Гэтэл ханш өөрөө яадаг вэ гэхээр тийм зүйл өгдөг байх нь шүү дээ. Тэд нэр яадаг вэ гэхээр ханш үнэхээр энэ дэр энэ доотлын логийг аваад одоо swing логийг аваад явцсан бол ханш өөрөө ийшээ орчих шаардлага байхгүй. Эднэрийг ерөөсөө гаргахгүй байхгүй. Эднэрийг яаж гаргах юм бэ гэдэг гой асуулт гарч ирсэн. Энд би ингээд за ингээд retail trade-д нэг buy ярилцанд орсон баг тийм үү? Buy ярилцанд орсон. Эсрэг тал дээр buy-ыг эсрэг талд нь хүлээж аваад байгаа нөхдүүд бол seller-ууд байгаа шүү дээ. Тэр seller-ууд нь хин market maker-ууд байдаг шүү дээ, тийм үү? Institution-ууд тийм market maker-ууд institution-ууд. Тэр нөхдүүд болохоор энд энэ buyer-уудын эсрэг sell ярилцаа, sell position барьсан баггүй. За тэгвэл нөгөө нэг энд buy-тсан байгаа нөхдүүд жаа шиг жоохон тийшээ ороод ирэнгүүт би энд арилжаанаас гарчмаар байна. Ядаж ийшээ ороод ирвэл би ийшээ ороод ирвэл арилжаанаас би гарчмаар байна гэдэг бодолтой ханшийг хүлээн. Энд орж ирлээ. Гэтэл ханш өөрөөс ийшээ орчихгүйгээр нэг тал руу гажиглдаг маш хүчтэй юм. За тэгэн гут бас нэг гой сонирхолтой зүйл юу вэ гэдэг бол одоо тэгвэл энд ингээ байтцсан байгаа гарууд байтцсан байгаа гарууд окей за энэ ингээ дээш орчих юм байна. Тэгвэл би эндээс арилжаанаас гарыг гэж энд бодно тийм үү энд. Тэгвэл тэд нэр энд арилжаанаас бодохын тулд яаж энд арилжаанаас гарахын тулд яах вэ? Бааяхаа эсрэг тал ярилж байгаа шүү дээ. Яах вэ? Сэл ярилж байгаа юм тийм үү? Сэл ярилж байгаа энд сэл ярилж байгаа юм. Тэгвэл энд сэл ярилж хийвэл ханшиг яах юм? Улам нөгөө нэг асчээсэн галан дээр тос одоо яах нь шүү дээ. Асрах нь шүү дээ тийм үү? Улам унжижсэн хөдөлгөөн дээр улам ингээ сэлрүүд хүчтэйгээ хөдөлгөөн дээр улам өөрийнхөө арилжааг энд арилсан арилжааг гаргахын тулд энд улам сэл ярилж байгаа. Тийм учраас ханш мөчтэй доош унж байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөн биш дээ. Одоо шил бид нэг market structure shift зарим үед хийгээл зарим үед ханш юу гэдэг market structure shift хийчихэл дээш орж ирэл энийг mitigation болгох ханш ундаг тохиолдол байна. Тэгээ зарим үед яг энэ хүртэл орж ирэл ундаг тохиолдол байна. Зарим үед бүр ийш орж ирэл ундаг тохиолдол байгаа. Гэхдээ ихэнх тохиолдол юу вэ гэхээр аль болох энэ минийга breaker. Эсвэл энэ үлдээсэн fairly gap орж ирээд нөхөд маш их явдаг. Хизээч ийшээ бас хизээч биш байх юм. Зүгээр нь ихэнх тохиолдолд ийшээ орж ирэхгүйгээр ер нь бол энэ дотроо өөрийнхөө
одоо rebalance гэж яриад байгаа шүү дээ. Энэ одоо imbalance хийсэн бол ийшээ орж ирж маш хурдан repricing буюу rebalance хийгээд ханшиг буцаад доошо түлхдэг. Тэ? Үнэхээр энд байгаа buy нөхдүүд маань энэ дунд өөрийнхөө арилжааг газ гаргаж амжихгүй л бол тэд нар яах нь дараа нь энэ хөдөлгөөн дээр гарах нь. Дөнгөд хөдөлгөөн маш хүчтэй таны эсрэг чиглэлөө тэ хөдөлгөөн хүчтэй яваад байгаа шалтгаан бол тийм байна. За бүгдээрээ жишээ харъя л да. Сонирхолтой бас яг ингэ бодсон чинь нэрэл эн чинь нэрээ ингээл зарим үед үнэхээр арилжаа ингээд яг эсрэг талд ядаж ялангуяа тренд иргэсэн тохиолдолд маш хүчтэй хөдөлгөөн явдаг. Энэ ийм учиртай байсан юм биш үү? Тийм үү. За бүгдээрээ саяны жишээний хөдөлгөөн харъя. За одоо энэ. За. Одоо шууд тарж байна. 5 мэт энэ ла. За ханш энд маш хүчтэй одоо нэг индог байгаад байгаа тий. Ханшийн одоо ингээд өглөө open price хийгээд ханш нэгдсэн хөдөлгөөн байгаа юм тийм үү? За тэгээд энд бас нэг олд одоо хай шүү дээ тий. Ханшийн одоо өмнөх хай юм тий. Энэ хайг ханш авч чинь тий. Тэ энэ сонирхол энэ хайг ханш авч чинь тийм аваад авахаас өмнө бас энд нэг хай авчихсан биз дээ. Тэ аваад ханш яаж хүчтэй унжин. За тэгвэл энэ уналтыг бид нэр шүү дээ. Одоо юу гэдэг зарим хүмүүс ингэж бодож байгаа. Энийг авчингууд энийг авчаа. За ер нь бол том цагийн тренд хүчтэй байгаа юм чинь. Одоо би тэгвэл тэ одоо inferiority gap, school inferiority gap-аас ханшиг бол дээшээ хөдөлгөөн явна гэж бодно, тийм үү? Одоо эндээс захин ханшиг дээшээ явна гэж бодно. А гэтэл ханш өөрөө эндээс дээшээ явахгүйгээр ханш яаж чинь буцаж орж ирээд энэ доотлон логоо, энэ доотлын swing log-ыг юу яаж чинь? Market structure shift хийж чинь. Shift хийчээд эргэж орж ирэхгүй буцаад доош хүчтэй яваад шүү дээ. Тэгвэл энд байцсан гараад яах юм? Одоо энд хартаа 5, 10, 15, 20 минутын турш биш дээ. Энд ингээ ханш ингээ тогтцсон байна. Энэ 20 минут юу хэлгээд байна гэдэг нь бол энэ 20 минутын турш ханш энд range явсан байна гэлтгээд шүү дээ, тийм үү? Range буюу ханш өөрөө энд маш хэмжээний ордруудыг энд цуглуулсан байгаа. Ямар ордрууд вэ? Зарим талдаа sell-рууд, зарим талдаа buy-рууд, тийм үү? Энэ хаяг авч байгаагээ сэлдэж байгаа хүмүүс байгаа. Мөн энэ үргэлжлээ дээш өсөх юм байна. Ханш нэлээд хүчтэй байгаа гэд трендийг лонглж байгаа маш олон хүмүүс байгаа. Энд лонглж байгаа, энд лонглж байгаа, энд лонглж байгаа. Тэгээ тэр хүмүүс яах юм? Ханшиг унаад бүр энийг ивцсний дараа за одоо энэ ингээд дээш ирэхгүй юм байна. Ядаж ийшээ ороод ирчвэл би ханшиг ингээд те өөрөө харилцаг гаргачмаар байна. Гэтэл ханш өөрс тийм боломж өгөхгүй шүү дээ. Нэг сэтэлээ буцаж өсч орж ирлээ. Нөгөө сэтэлсэн гараа сэтэлсэн бүсээ ахиж одны retest хийгээл ханш доош унж. Тэгвэл энэ уналтан дээр яах юм? Энд байтсан байгаа хүмүүс буцаагаад энд байтсан байгаа юм чи таны арилжааны stop loss яаж тавигдах юм? Seller тавигдана тийм үү? Зарим бүр stop loss хүч арилжиж байгаа. Тэгээд бүр унаад ороод ирэнгүүт энэ дээр ингээд за би арилжаагаа гаргая гэд таныг арилжаахаа X гэдэг товчийг дарвал дарах мөчүүд энэ X гэдэг товчин таны яг арилжааны эсрэг оролтыг өгч гин гэсэн үг байхгүй? Эсрэг оролтыг хийж гин гэсэн. Тэгэхээр байчсан бол та энд sell байцнаа X дарж байгаа бол энэ дээр дандаа таны оролт sell болж гарч ирнэ гэсэн. Тэгээ хааш яаж маш хүчтэй унж. Тэ энэ rebalance хийжтэй бас тэ ханшиг энэ rebalance хийсэн ч гэсэн аль болох ч ийш орж ирэхгүй гост. Цаал доош. Market structure shift гэдэг чинь өөр юм байгаад тийм үү? Трендийн ер нь reversal гэдэг зүйл чинь өөр юм байгаад. За та энд бас адилхан reversal-ийг ханшивч. За энэ нэг хайг авсан байна тийм үү? Энэ хайг авсан байна. За бүр энэ өөрийнхөө энд гэж байгаа хайг авсан байна тийм үү? За энэ чай тий энэ чай ялгаагүй за энэ хоёр ойлоо энэ relative high болсон байна тий. Ойролцоо за энэ хайг авсан. За энэ хайг авал түрүүний одоо нөгөө нэг энэ хайг авахыг байдж байгаа гарууд байгаа тийм үү? Байдж байгаа арилжааг бол buy арилжаа хийж арилжаанд байдж байгаа гарууд байгаа. За ногоонор биш явлаа. За энэ бол хоёр арилжааны боломж өгч байгаа. Нэг нь болохоор эндээс buy-да дээш хангаж бодож байгаа, нэг нь эндээс sell-д гэж бодож байгаа. За тэгээ мөн зарим хүмүүс эндээс short-лцсон гараад байгаа. Эндээс short-лцсон гаруудын stop loss нь өөрөө энд байгаа даа тий. Тэгвэл энд stop loss ч өөрөө buy арилжаа болно тийм үү? Би энд sell арилжаанд орсон бол миний stop loss энд бол buy арилжаа байх хэрэгтэй. Тэгэхээр энд stop loss-ыг арилжаа мөн эндээс дээшээ явж байгаа хаад buy-руудын buy арилжаанууд бүгд яа чин sell арилжаануудын эсрэг талд market maker-уудын одоо оролтыг өгч чадчих гэсэн үг шүү дээ тийм үү? За тэгвэл энэ ингээ хэвтчихлээ. За тэгээ бидний swing point-ууд хаана вэ? За хамгийн ихний swing point энд шүү таарч байна энд. Биш шүү. Энэ шүү. За энэ. За энэ бүр энэ. За тэгээ ханш би эндээс байтсан байдаг. Би buy арилжаанд орцсон. Мэдгүй би яаж явж байгаа гэсэн мэдгүй. Би зүгээр buy арилжаанд ормоор байсан те.
Энийг эвдсэн учраас би баа ярилцанд орчлоо. За тийм хүмүүс байна. За тэнгуут тэдний stop loss нь хаана явах юм? Тэднээс зарим нь stop loss гэж ялж байгаа, зарим нь stop loss бүр энэний доош тавьж байгаа тийм үү? Магадгүй энэний доош тавьж байгаа. Тэгээ ханш ингээд буцаж өсөөд унаад тий унаа яваад байгаа. Тэгвэл энэ хүмүүсийн бодол юу ах вэ? Энд яг явж байгаа гол ядаж ийшээ ороод ирчихэлтэй. Би энд ороод байгаа ялж байгаа хаач л та. Тий. Би ярьж байгаа хаач л та гэж бодно. Гэтэл ханш ерөөсөө ийшээ орж ирэхгүйгээр өмнөх breaker. Тийм үү? Эсвэл өмнөх fairly gap маш хурдан rebalance-ыг л ханшуцаад доош унцсан. Тэгвэл энд байтсан гаруудын харилцаа хаана хаагдах? Энд хаагдчихжээ. Энээс эхлээд. Тийм учраас ханш хизээч бидний энэ орой руу ханш ерөнхийдөө орж ирэхгүй нь хизээч биш юм аа. Зарим тохиолдолд ихэнх тохиолдолд энэ арилжаараа ерөөсөө дараагийн structure хийсний дараа ерөөсөө орж ирэхгүй байгаа. Энд бол ийшээ орж ийл явсан. Тийм үү? Ингээл. Тийм байх нэ. Тэгэхээр яг энэ бидний үзээд байгаа энэ market structure shift хийгээд байгаа энэ хамгийн ихний breaker swing гэдэг энэ доотлын swing point-ыг break гэж эвдээд байгаа хөдөлгөөн бол өөрөө ер нь lock нь бол цаанаа бол ийм logic нь бол цаанаа ийм байсан биш таарч байна. Энэ хөр энд ингээ баахан buy stop-ыг цуглуулчаад тий маш хэмжээний арилжааг оролдлуудыг энэ цуглуулчаад дараа нь нөхдүүдийг ийшээ орж ирэхэд нь арилжааг хаалгахгүйгээр буцаагаад энэ доор хаалгахыг зорддог байна шүү дээ. Магадгүй ийшээ орж энд нь хаалгахыг зорддог байна шүү дээ. Тэгвэл яах нь илүү хасж байгаа гал дээр тосъё тий сасах нь шүү дээ тийм үү. Улам одоо явж байгаа одоо юг хөдөлгөөний улам хүчтэй одоо спортлчтэй улам хүчтэй түлхэж өгөхөд оршдог байх нь шүү дээ ийм. Тэгвэл одоо энд бидний арилжааны боломж юу вэ гэхээр ерөнхийдөө айлуулах энд энэ market structure хийж байгаа хөдөлгөөн дээр буцаж орж ирэх үед нь энэ дээр арилжааг ер нь бол хийн гэсэн үг. Бидний оролт бол. За энэ бол бидний өмнө зөндөө олон давтаж үзсэн, зөндөө олон market structure-ыг ярьж үзсэн. Яг өнөөдөр бол та бүхэнд яг lock-ийн хэлье гэж бодсон юм. За тэгвэл одоо яг энэ биш үү? Одоо энэ би swing point гэсэн. Энэ болохоор бидний бас нэг оролтын interest setup байгаа да. Тэрний үг гэхээр turtle soup. Буюу одоо жоохон махцлаад орчуулбал одоо юу гэдэг одоо яст мэлхийн одоо шүл гэх юм уу те. Жоохон сонио орчуулдаг. Тэр нь юу вэ гэхээр яг одоо саяны хэлээд байгаа аргал гэсэн үг. Ямар нэгэн байдлаар ханш ирнэ штэ. Ямар нэгэн байдлаар ханш ингээд reversal хийхдээ заавал өмнөх liquidity-г авдаг тийм үү? Заавал өмнө liquidity авч иж бид нэр reversal хийдэг тийм үү? Тэгвэл одоо энэ жишээн дээр гарч байгаачлан одоо энэ хөдөлгөөн бол өөрөө энэ хаяг аваад буцаж унж байгаа үед л бид нэр энэ бол өөрөө төртөлсөв. Тийм үү? Төртөлсөв. За тэгээд яг би болохоор одоохондоо entry бол заах болоогүй. Та бүхэнд одоохондоо entry-ний арилтыг бол ерөөсөй заахгүй. Яагаад гэвэл entry гэдэг чинь зөвхөн яг тэр тухайн одоо нөхцөл бүртгэд арилжаанд ороход зориулагдсан. Гэхдээ бид нэр ерөөсийн цаатлын логикийг ойлгоод хөдөлгөөний чиглэлээ тодорхойлоод сураад ханш эндээс энэ хүртэл явж боломжтой байна гэж бид нэр яг тийм сурсны дараа энэ дунд маш олон оролтын боломжууд байгаа. Тэгэхээр оролтын боломжийг хамгийн сүүлд үзэх гэсэн. Сүүл хэсэг. Скол live trading дээр та live trade-ийг орж ид үзвэл оролтын боломжныг бол зөндөө олон харж болж байгаа. Тэ яаж оролтуудыг хийж ингээд. Одоохондоо бид нэр тэрийг үзэхгүй бид нэр чиглэлээ тодорхойлох хэрэгтэй. Одоо live trading дээр бүгдээрээ та одоо сүүлийн 2 өдрийн яг live trade үзсэн бол тэгээ чиглэл бол тэ орж ирэл яг үнэлгөөнөө харж байгаа л өнөөдөр бол нэг ийм хөдөлгөөн явах боломжтой байна гэл хараад арилжаанд хийгээд шүү. Тэр чиглэлийг өөрөө бүгдээрээ сурах нь маш чухал байна. Одоо ч л энэ ч гэсэн өөрөө төртөлсөв. Яаж юм? Энэ дээдлийн liquidity-г аваад буцаж reversal хийж байгаа хөдөлгөөн. Энэ бол өөрөө төртөлсөв. За тэгэхээр turtle гэдэг маань бол янз бүрийн аргаар ашиглагдана. Ер нь бол яг одоо бүгдийг turtle entry setup биш, яг одоо саяны энэ логикийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ логик, окей. Одоо энэ логик дээр одоо л энэ дээр яаж ажиглагдаж байгаа гэдэг бүгдээ нэг хараад үзье. Энэ дээр яасан сэлцэн гараад байгаа тийм үү? Доошоо арилжааг сэл арилжаа хийсэн гараад байгаа. Сэл арилжааг. За мөн ийшээ байтж байгаа арилжаа байгаа. Мөн энийг эвдэхэд байтнагс арилжаа байгаа тийм үү? Тэгэхээр энд ингээд лонгууд яваад байгаа боловч ирээдүйд энэний хай дээр ирэх liquidity. Энэний хай дээр орж ирэх оролтуудын ер нь ирээдүйд биелэгдэх ордрууд өөрөө арилжааны одоо захиалгууд өөрөө яг одоогийн явж байгаа зах зээлд орж байгаа ордруудаас хамаагүй илүү ордрууд энэ дээр ингээд цуглуулагдсан байдаг байхгүй.
Тэгээс 3 төрлийн ордер доо бүгдээрээ зөндөө үзсэн тийм өмнө. Тэгээ та хэд маань юу юм болоо гэж бодож байгаа бол өмнөх шийдэлээс тавтаад үзээрэй. Нэг бол ханшийг доош унгааж байгаа sell ордерууд бишээ. Доош унгаах sell-дүүдийн stop loss буюу buy ордерууд энэ цуглуулагдана. Нэг бол энийг break хийхэд нь long гэж байгаа ордер таа. Тэгвэл одоо энэ дэр энэ нөхөр энд ингээд тэ ханшийг ингээд орж зүг игээд ханш доош унж шít тийм үү. Тэгвэл унангууд дараагийн энд орж ирж байхад бас ямар ордерд орж байгаа. Ханшийг эндээс long гэж байгаа ордер таа шít. Сүүлийн дийлэн рейнж явж байгаа. Одоо энэ ханш ахаа дээшээ хай явна. Дахиад дээшээ long явна гэж бодно те. Гэтэл ханш үгүй ээ. Би өмнөх энэ liquidity-г аваад тэгээ одоо миний дараагийн liquidity авах одоо дараагийн liquidity хаант их бүс бол те энэ доор байгаа шүү. Энэ доор байгаа шүү. Энэ ловд шүү. Энэ ловд биш шүү гэж хэлээд байна тийм үү. За тэгээ тэрийг бид нэр яг хизээ гэдгийг мэдэхгүй байхгүй. Бид нэр энийг авчаад ханш мэдээж ингээ ороод ирч болно. 100% гэсэн юм байхгүй. Зах зээлд 100% гэсэн юм байхгүй. Ийшээ орж ирч болно. Бид нэр энийг хизээ мэдэх гээд байгаа юм гэдэгт энийг энэ хаяг үүсгэсэн swing low маань хаанагаа гэдгийг тодорхойлох гэдэг шүү. Энэ л шүү дээ swing low. Энэ swing low-ыг эвдсэний дараа бид нэр нэг бол ийшээ орж ирсэн хийх үед нь бид нэр доош харилж байг. Аль хүртэл энэ liquidity хүртэл. Энийг авахгүй шүү дээ тийм үү. Одоо ханш энийг авах биш ийшээ орж ирээд ийшээ ирчихсэн орж ирэхгүй ханш доош унчлаа шүү дээ. Ийм үе дахиад доороос л ахиж үлээн гэсэн. За тэгээд энд сэлтсэн байгаа нөхдүүдийг бол ерөөсөө 50 орхихгүй шүү дээ. Энэ сэлтсэн байгаа нөхдүүдийг яаж ийн эцсийн хүртэлтэй одоо шармахтаа натааж шүү дээ тийм үү. Бишээ сэлтсэн гэнэ байтсан байгаа нөхдүүдийг. Ханш ингээл за энэ дээшээ ороод ирчихнэ. Би альж байгаа барьж илээ. Доош унчлаа. За байл гараа. X тавчаад арлаа. Гэтэл ингээд нөгөө сэлрүүдийг улам хүчтэй доош нь бүр ингээд нэмээд өгч тий. За. Тийм ээ. За тэгвэл энэ болохоор бидний хамгийн ихний үзсэн тэгээ ханш ингээд тэрэндээ аваад reversal хийгээд байгаа. Тэгээ өмнөх хаяг аваад reversal хийгээд байгаа. Бүс тийм үү. За тэгээ бидний оролтын stop бол ерөнхийдөө хамгийн ихний swing low-ыг эвдгүйд market structure шиг хийсний дараа арилж байгаа гэсэн. За энэ донд нь бол биш. За